Сайн байцгаана уу? Монгол хэл бичгийн багш. Өнөөдрийн хичээлийн сэдэв үйлэг үүсгэх ил дагаврын дүрм. Нэгдүгээрт игшгээр төгссөн үгэнд үйлэг үүсгэх ил дагаврыг залгахад шууд залгана. Жишээлбэл хээ, хээл, тоо, тоол. Хоёрдугаарт игшигт гүйгүүлэгчээр төгссөн үгэнд үйлэг үүсгэх ил дагаврыг залгахад шаардагдах игшгийг ил дагаврын хойно бичнэ. Жишээ нь сураг, сургал, ажил, ажил, намаалал, цэцгэл, хуулбарл, номл, гурвал, төлөвл, нэрл, баярл гэсэн үгээс харж болно. Баярлалаа гэхэд баяр, нэрүг, ил дагавар залгасан, баярл гэсэн үйлэг үүссэн, баярл гэсэн үйлэгэн дээр цагаар төгсгөх ла гэсэн нөхцөл залгасан. Гуравдугаарт заримдаг гүйгүүлэгчээр төгссөн үгэнд үйлэг үүсгэх ил дагавар залгахад шаардагдах игшгийг илийн өмнө бичнэ. Иргэнээ хүндлий, төрөө дээдлий. Тусал, шүүмжил, тосол, няцал, янзал, итшил, судал, бутал, нэгтал, нотол, идэл, хулдаасал, хурцал, баримтал, нууцал гэсэн үгээс харж болно. Үйлэг үүсгэх ил дагаврын дүрмийн зөрчих тохиолдол байна. Хэрвээ ил дагаврыг залгахад заримдаг гүйгүүлэгчийн өмнөх балархай игшиг гээгдэхээр байвал ил дагаврын шаардагдах игшгийг ард нь бичнэ гэсэн гажилт дүрмтэй. Холтсол, үрдсэл, залтсал, хувцсал, хавцсал, гадсал, эцсэл, үндсэл, гэцэл, хөдсөл гэсэн үгс харж болно. Үүнд нэмэлт тайлбар хийх нэг зүйл бол хавтас, үндэс, хувцас зэрэг үеийн бүтцэд орсон тас, дис, цас зэрэг үеийн игшгийг гээхэд тэс, дэс, цэс гэж нийлцгийг ярианы хэлэнд цэ гэж дуудагдах тул үеийн үндэс эвдэрнэ гэж үзээд ийм гажил дүрм зохиосон юм. Харин гэрээсэл, дүрээсэл, хэрээсэл, хяравсал, шүрмсэл, хагасл гэсэн сэр төгссөн үгэнд үйлэг үүсгэх ил дагаврыг залгахдаа заримдаг гүйгүүлэгчээр төгссөн үгэнд үйлэг үүсгэх ил дагавар залгахад шаардагдах игшгийг өмнө нь бичнэ гэсэн дүрмийг баримтлаж бичнэ. 100% амжилтын найрлагын 1% наз, 1% навьяас, 98% нь хөдөлмөр байдаг юм шүү.